эрхэм үзэгчдээ булганы цаг нэвтрүүлэг бүтээлч булганчууд болонгаараа үргэлжилж байна. Бид энэ удаагийнхаа дугаардаа эзэмшсэн мэрэгжилдээ эзэн болж яваа нэгэн залууг онцолж урьлаа. Арай минь төргий. Тэгэхээр булганчууд таныг өсчин амгаа гэдгээр мэднэ. Хоёулаа эхлээд нутаг бас өөрөө ч нэхлээд булганчуудаа мэдчилгээ төвшүүлээд өнөөдрийнхөө ярилцлагыг эхлэе. За баярлалаа. За нэргөө гэж хүнээ удамын Амгаланбаатар гэдэг залуу байна. Тэгээ Булган аймгийнхаа Булган сумд төрж өссөн. Тэгээд одоо бас нутагтаа бас ажиллаж амьдраад байж байна. Та хэзээс эхлээд өсчний мэрэгчлэр ажиллаж ирсэн бэ? Энэ мэрэгжил бүр таны аваг юм шиг ингээд манай булганчуудад бол хэзээ татан танилцуулсан. Тэгэхээр энэ мэрэгчлэр ажиллаж эхэлсэн тухайгаа яриул. За баярлалаа. Тэгээ булганчууд манаас те хүн болгонд өсчин амгаа гэд тэмдэглэдэг утас гар утас бүхэл юмдаа тэгээд энэ мэрэгчлэрээ 2000 оны ихэр гэр бүлэрээ манай ээж аав бүгд л хотод ажиллаж амьдарч байсан. Тэгээд тэр үедээ Сөүл гэж салонд отгоо багшийн шав болж ус анх очиж байсан. Тэгээд тухайн үедээ бол мэдээж тэр болгоно бас сургалтын төлбөр боломж олцоо муу байсан ч гэсэн бас сайн хүмүүсийн бас буйнд энэ мэрэгчлэр бас суралц боломж олдоод тэгээд тухайн үед тэндээ бас залуу хүүхд нас бага хүүхд байсан ч гэсэн хүмүүсийн урдуур хаагуу тусалж гүйж тухайн салон дээр бас одоо нэг хүмүүсийн яагаар үйлчлэгчийн хийж одоо олон талынхаа ямиг хийж гүйжээж одоо бас энэ мэрэгчлэгдээ сайн хүмүүсийн буйнд эзэмшсэн. Тэгээд 2000 оноос хойш ер нь хүчний мэрэгчлэр бол явж байна. Тэгэхээр та ингээд өсчнээр ажиллаж байгаа тусдаа ер нь гарыг өөрөө би бизнес эрхэлж болох юм байна, өөрөө салаантай болох юм гэдэг санааг ер нь анх хэзээс орж ирж ажиллаж эхлэв. Ерөнхийдөө яг мэрэгчлэр одоо яг би зарч сураад тухайн үед бол хотын харьяалтай байсан учраас нутагтаа яг энэ мэрэгчлэр юм хийх юмсан гэдэг. Мэдээж нөгөө түрүүний ярьсан шүү дээ. Энэ мэрэгжлийн гоёг мэдсэн учраас нутагтаа очиж хийх юмсан гэдэг сэтгэл бол зайлшгүй байсан. Тэгээ одоо өнөөдөр ингээ хийчихэд харахаар хүний мөрөөдөд өнөөдөр бодоод маргааш биелэхгүй. Цаг хугацааг туулах нь бол зайлшгүй үнэн. Төвчээртэй тэрийг бас үр дүнгийн гартал туулах нь залуучууд бидний эрхэм зорилго байх хэрэгтэй гэдгийг хэлхийг хүсэж байна. Дээр нь яагаад би энэ ярианыхаа эхлэлд энэ нутагтаа хийх юмсан гэж бодож ирсэн гэхээр өнөөдөр бодоход биелсэн миний бодол. Энэ сайхан мэрэгчлийг хэрэгжүүл. Тэгээ 2004 онд 2003-4 онд одоо гэр бүлийнхаа хүнтэй танилцаад гэр бүлтэй болчоод хотод байхдаа нутаг руугаа бас ирж очих шаардлага гарч ирэх үедээ нутагтаа ирээд зайлшгүй эндээ бол ирж хийя гэдэг бүр зорилгыг бол зайлшгүй дахиад тавьсан. Тэгээ 2007 онд ирээд шинэ 990 гэдэг салууныхаа үүсгэн байгуулж суурийг тавьсан. Гэхдээ хийхдээ их мөнгө байгаа ч юм уу их мөнгөөр ингэж юмыг эхлүүлээгүй мэдээж юм байхгүй л үе байсан. Гэхдээ байхгүй гэж хойшоо суугаар би консалтинг шүү. Ер нь найзуудтай ч тэр залуучуудтай юм яриа сууж явах бас бизнесийн гарааны талаар яриа сууж хэлдэг юм би. Би ямар ч мөнгөгүй байх үед л энэ гарааг эхэлсэн. Тэгээд одоо өнөөдөр эргээд харахаар хүн юм мөнгө цуглуулж байгаад юм хийх биш сэтгэл байж хат бол юмыг бас хоригдлуулж бий болгож хийж болд юм байна гэдгийг бол миний үеийн болон найз нөхдөө дүүнэр бол бас иш татаж бас ярьдаг. Тэгээ энэ мөрөө нийгэмд одоо яг эерэг зүйл үлдээх зүйл чухал зүйлийн нэг гэж бас хөвдөө бодож байна. Тэгэхээр өнөөдөр шинэ 990-ээс салаа маань өсчнээс гадна олон үйлчлэгээ болгончуудаа бас тоогох тухтай сайхан орчинд хүргээд явж байна. Тэгэхээр энэ хамт олонныхаа тухай яриул. За анх 2007 онд шинэ 999 гэдэг салоныг үүсгэн байгуулж байгаа дөрвөн өсчний суудалтай 24 м хавтраатад анх эхлүүлж ирсэн. За тэгээд 2011 онд хоёр дахь салбараа нээсэн. Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвөөс би өөрөө яг мэргэжлийн багшаар 3 сар ажиллаж төгсгсөн хүүхдүүдэд би ажлын байртаа бий болгож өгнө гэж өөрөө яг төгсгөлт нь амлаж байсан. Тэрнийхээ дараа хөөцөлцөөр хагаад зүгээр нэг одоо айл мэл гэдэг нэг модон саналууд байдаг ч тийм модон санал нэг жижиг хавтгаа тойлмол авч тавиал анх одоо суурийг тавьсан хоёр дахь салооныхаа. Тэгээ хоёр дахь салооныхаа суурийг тавихдаа бол 5 суудалтай гоо сайхантай тийм суураар эхэлж ирсэн. Тэгээ одоо 2005 оны 10 сараас одоо 3 дахь одоо үйл ажиллагаа явуулж байна. Одоо өнгөрсөн салбаруудаа одоо яг зүгээр зогсоогоод өргөдгсөн гэсэн үг л дээ. Өнгөрсөн өсчний чиглэлээр, оосхны чиглэлээрсэн үйл ажиллагаануудаа зогсоож одоо бидний хийж энэснээр бол төв халуус. Төв халуусныхаа үйл ажиллагааг одоо за саавн тэгээд өсчин гоо сайхан за мэдээж халуусны үйлчлэгээ одоо нөгөө өргөдгсөн байдлаар одоо Булган аймгийн нийт иргэд тэжгээр орох боломжтойгоор за мэдээж дээр нь хүүхдийн тоглоомын үйлчлэгээ гэдэг. Үйлчлүүлж байгаа хүмүүс маань халуусанд орох ч юм уу саавнд орох, өрчөнд орох тодорхой хэмжээ цаг хугацаа зарцуулдаг. Тэр цаг хугацаанд нөгөө хүүхдүүд ингээ энд тэнгүү гүүгээд хүү хаа игээ тогтоо үйлчлэх
боломж олдохгүй байгаа тэр эцэг эхчүүдэд зориулаад хүүхдийн тоглоомын өрөө. За мөн орой нэг төрийн албан ажиллаж байгаа хүмүүс нь хүүхдүүдэд авч амжихгүй цаг хугацаа гардаг. Тэр хугацаанд одоо та нарын өмнөөс манай байгууллагын хамт олоод очиж хүүхдийг авчиад энд таныг ажиллаа цагийн дараа 2 цагийн дараа тарах хугацаанд манай байгууллага дээр хүүхдийн тоглоомын өрөөнд тоглож байгаа юм үйлчлэгийг за дээр нь бүсгүйчүүдэд зориулж аэробикийн үйл ажиллагааг за мөн бас Булган аймагтаа бас тасалчаад байгаа хийгдэг бас тодорхой хэмжээний цаг хугацаа алдсан байгаа хийм зөвлөгөөний үйлчлэгийг бас суурийг тавих зорилго тавьчаад энэ ондоо бас хийж багтааж хийнэ гэж зорилго тавьчаад тэгээ дээр нь манай энэ төв халуусны үйл ажиллагаач Булган Мэж компани хараад Булган Мэжийн удирдлагууд болон хамт олон зөвлөлийн бол мэдээ бас энэ үйл ажиллагааг дэмжиж шийдвэр гаргахад бас тусалж явдаг. Бас юуны өмнө бас баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд орон нутгийн зайлшгүй бас хэрэгтэй зүйлнүүд бол энэ. Тухайн орон нутгад амьдарч байгаа иргэн халуусанд орох, өрчөнд орох, тав тогтоо үйлчлэгээ үзүүлэх тийм үйлчлэгээний нэг салбар нэг тороос төвлөрсөн гэдгээрээ бас нэлээд бас орон нутагт онцлог байгаа. Тэгээд анх удаа бас төвлөрүүлж үйлчлэгээ хийж бий болгож байгаа. Хамт олондоо бас баярлалаа гэдгээ бас хэлмээр байна. Тэгэхээр нэг юм үг байдаг. Би 3 сая төгрөгтэй одоо юу хийх вэ гэдэг биш те. Надад нэг ийм санаа байна. Би тэр мөнгөө яаж болох вэ гэдэг. Бизнес эрхэлж байгаа хүний хувьд бол санхүү их чухал. Тэгэхээр хүмүүс бол хөдөлмөрч хүн дуртай байдаг. Төр цэцэг удирдлагуудын зүгээс би ийм юм хийгээд эхэлчлээ. Одоо намайг ингэж дэмжээч. Би өнөөдөр ард иргэдэд ийм үйлчлэг үзүүлнэгээд очих дүр. Тэгэхээр таныг яг одоо Булган аймгийн төр цэцэг, Булган аймгийн удирдлагуудын зүгээс яаж дэмжиж ийсэн бэ? За яг ярианы эхэлдээ чинь хэлж байгаа яг юмнгийг ерөнхийдөө яг 3 сая төгрөгөөр эхэлсэн. Яг л үнэнгээсээ шүү. Энэ юмгийн нохоо анхныхаа суурийг бол Булган аймгийн хөдөө аж ахуйн банк, банкнаас яг 3 сая төгрөгөөр анхныхаа бизнес гаргаж эхэлж байсан. Тухайд байгаагүй учраас онцлоод байгаа шүү. 3 сая төгрөг надад юуч байгаагүй, барьцаалах юм байгаагүй. Тэгвэл тухайн банк итгэл олгож энэ залуугийн яриад байгаа энийг болгоно хийя гэдэг хийсэн дараа нь тухайн үйл ажиллагаа эхлүүлсний дараа тухайн байгууллага банк маань өөрөө юу авч үлдсэн гэхээр бидний дэмжлэгийн суурийг энэ залуу тавилаа да гэдэг итгэл төрүүлж үлдээсэндээ би бас баяртай. Тэгэхээр өнөөдөр энэ бизнесийг амжилттай эхлэхийн үндэс суурь бол яалтчгүй энэ үсчний салааны хэсэг байгаа. Тэгэхээр энэ хамт олонтой эзэмс эхэлж та хамтарч ажиллаж эхэлсэн байна. За 2007 онд шинэ 999 салооныхоо суурийг тавьж эхлүүлсэн гэх тийм. Тэндээс хойш бол одоо зайлшгүй энэ цаг хугацааг цуг туулсан хүмүүс бол өрчөлт маань байгаамаа. Тэгээд өчсний маань заал бол зайлшгүй энэ бизнест бол өрчөлт ордогдох хэвээр заал. Тэгээд 2007 оноос хойш өнөөдрийн хүртэл бас хамтдаа ажиллаж байгаа хамт олон маань байна. Хамтдаа ер нь ямар амжилтуудыг гаргаж байна? За ер нь орон нутгад болсон тэмцээн уралдаан за ус за дүүргүүдийн тэмцээн гэдэг өнгөрсөн бол тэмцээний бол олон бас түүхүүд бай. Тэгээд яг Булган аймагтаа бол болсон тэмцээн уралдаанд бол хамт олноор амжилтаас оролцсон хөрөмжил шагналууд бол манай хүндэтгэлийн самбар дээр байгаа. Олон байгаа. Одоо бас ур чадварын хувьд бол дээдлэнээс 10 гаруй жил за доод нь бол бас 5-6 жил ажилласан өрчингүүд бас хамт ажиллаж байна. За одоо ингээд би энэ байгууллагад ороод 5 жил ажиллаж байгаа. Тэгээд манайх саяхан 2016 онд байртаа солиод энэ төв халуусан дээр нүүж ирсэн. Тэгээд одоо 10 гаруй ажилчинтай болсон. Тэгээд манай байгууллага өөр амьсгал нь өөрөө маш айгүй сайхан энергитэй. Тэгээд манай байгууллагын хүмүүс нь хүртэл өөртөө айгүй тийм сэтгэлтэй айгүй сайн хүмүүс идэг. Тэгээд манай захирлын хувьд гэх юм бол захирал маань биднэрт маш их одоо өөр байгаад бүх нэрээ тусалдаг. Тэгээд ямар нэгэн арга хэмжээд гэх юм уу тэмцээн уралдаанд ч юм уу одоо маш их дэмждэг. Би бас саяхан өөр ангаа тэмцээнд яваад ирсэн. Тэгээд биднэрт манай ажлынхан ч гэсэн маш их сайхан дэмжиж өгсөн. Тэгээд би айгүй сайн амжилттай явж ирсэн. Тэгэхээр өнөөдөр өөрийнхөө дуртай ажлыг өөрийнхөө хүрэх зорилго мөрөөдлөө олгоод түүндээ амжилттай хүрээд бас өргөжүүлээд явж хагаад мэдээж гэр бүл гэдэг хүнд үнэхээр чухал. Тэгэхээр та өнөөдөр хамт олонныхоо тухай өөрийнхөө ажлын тухай нэлээдгүй ярьлаа. Эхнэрийнхээ талаар, гэр бүлийнхээ талаар бас яриач гэж. За баярлалаа. Тэгэд ерөнхийдөө мэдээж өнөөдрийг хүртэл явахдаа ганцаараа биш гэр бүлтэйгээ хамт байсан. Тэгээ юу ч байхаас ахуулаад хамт явсан хүмүүс бол зайлшгүй миний гэр бүл юу. Бид ч одоо ихэл юунаас л багаас л эхэлсэн л дээ. Тэгэхээр бүхэл имийг л хамтдаа дуулж өнгөрүүлээ маш дайчин. Хөдөлмөрч миний одоо мэдэхгүй юм бүх имийг л хэлж өгч надад ингэ тусалдаг тийм л хүн гэдэг. Тэгээ өдөө олон жил ингээд зөв хандлаад ингээд энэ сайхан имийг ингээд бүтээгээд ажиллаж хөдөлмөрлж яваадаа маш их баяртай байдаг.
миний хэлэх дуртай үг байдаг. Ундаг сайн амжилтанд хүрч яваа эр хүн байгаа бол тэр хүн эр хүний ард бүсгүй хүн байдаг. Тэр бүсгүй хүний ард хэн байдгүй тэр бүсгүй хүн л өөрөө бүгдийг зогсоож ядгаа гэж сайхан үгийг хэлэх дуртай. Тэгээд энэ бүх амжилтанд бол заашгүй миний ханы оролцоо бол маш их байдаг. Тэгээд боломж олсон дээр баярлж явдаг шүү гэдгийг хэлмээр байна. Хоёр бас олон сайхан хүүхдүүдээ аав ээж гэдгээр нь бас болгончууд сайн мэднэ. Тэгэхээр арга гэрээ чинь зохицуулаад бас энэ ажлыг чинь хамтдаа зохицуулаад явж байгаа тэр сайхан эмэгтэйд бас талархлаа илэрхийлье. Олон залуучууд та хоёр шиг хамтдаа амьдралыг бүтээж яваасаа гэд бизнесээс гадна бас залуучуудад энэ маань урам зориг болох хаа гэж бодож байна. Танай гэр бүл даадж байгаа л гэсэн. За баярлалаа. За тэгэхээр өнөөдөр бид бүхэн бүтээлч болгончууд нэвтрүүлгийн 2 дугаар дугаар дээр 2016 оны шилдэг ахуй үйлчилгээний салбарын шилдэг хамт олон 990 салааны хамт олон тоолцлоо. Тэгэхээр өнөөдөр би танаас асуугаагүй гэж болох та энийг нэг ярьчих юмсан гэсэн тэр зүйлээр өнөөдрийнхөө нэвтрүүлгийг өндөрлөе. За яг дурддагдаад яригадаад битэрийн яриан дунд ч гэсэн яваад байгаа юм бол заашгүй залуучууд бас зүтгээд байна, хийх гээд бүтээгээд байна гэдэг нь сайхан зүйл байгаа тийм. Гэхдээ нийгэмд бол болохгүй бүтэхгүй гэдэг зүйлийг нь баг яриасаа л гэдгийг бас хэлхийг хүсэж байна. Болохгүй бүтэхгүй юм болгоныг ярих тусмал юм өөрөө л үгүйсээ болохгүй бүтэхгүй байдаг. Тэгээд өнөөдөр хийж бүтээгээд зорьцсон яваа амжилтанд бас өрөөд орон нутгийн хөгжилд бас зорж яваа тэр залуучууд мөн бас зориод хийх гээд яваа бас олон заахан залуучууд байгаа. За бас бодоод суугаад байгаа залуучууд бас биш үү? Тэгээ бүгдийг базар нэг л юм хэлмээр байна. Юм өөрөө эргээд тарахад цаг хугацаа гэдэг чиний ч хүлээдгүй нэг хатуу зүйл байдгийг шүү. Тэгэхээр хийж бүтээх гэж зориод байгаа хүмүүс маань зорж бодож яваа хүмүүс маань цаг хугацааг маш хурдан хугацаанд товчилж яг өнөөдөр эхлэх ёстой гэж бодож би өчтөр эхлэх ёстой юм байгаа шүү гэдгийг бодож яваарай гэдгийг дахин хэлмээр дахиад хэлчихье. Өнөөдөр би хийя гэж бодох биш. Өчтөр би хийж эхлэх ёстой гэдгийг зайлшгүй бас эрхэн болгож бодож яваарай. Тэгээд Булган аймгийн маань бас үйлчлэгээний салбарт зорж хүчээ үзэж яваа залуучууд болон орон нутгийн маань бодлого шийдвэр гаргаж байгаа удирдлагуудын маань сансан бодсон бүх зүйл нь сэтгэлж мөрдөж орон нутг маань аймаг маань өөрөө бас анхдаж үлгийн нутгийн хувьд олон сайхан зүйлээр улам сайхан зүйлийг хийх болтугай гэж хүсэж өрөөё. Тэгээд та бүхэндээ ч танаа хамт олонд баярлалаа гэдгийг бас ялдамд хэлье. Эзэн заяанда залбирч явдгийг